За тэгэхээр Хинтээ аймгийн Гашир суманд Хятадын Хуаян гэдэг компаниэр журмлаг хийж байгаа. За үүнийг бол одоо нутгийн ард иргэдэнд маш их эсэргүүцэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд одоо тэр хайгуулын лицензийг цуслах тийм боломж байд юм уу? Ер нь одоо яг ийм тохиолдолд яг яах ёстой гэдэг бай. Энэ талаар та ярьж өггүй юу? Ашиглалтын тухай хууль болон байгаль орчныг хамгаалах тухай хуулиар энэ орон нутгийн иргэдийн одоо саналыг авч иж орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудын саналыг авч иж тусгай зөвшөөрөл олгох ёстой. Нэг тусгай зөвшөөрөл олгогдсон талбай дээр одоо дараа нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болох асуудлыг ингээ ярьж байгаа тохиолдолд хөх олгоор олгож иж тусгай зөвшөөрөл хүчингүй болох ёстой маа. Ер нь бол ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа газруудын үйл ажиллагаанд хяналт авах байгаль хамгаалал үүргийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бол тухайн сумын засаг даргад одоо бүрэн эрхтэнд байдаг. Энэ бол олон хуулиар баталгаажсан байдаг. Энэ тохиолдолд бол одоо хайгуулын ажил хийж байгаа тохиолдолд тухайн жилд сумдаа одоо байгаль хамгаалалтчлаар ямар үйл ажиллагаа явуулах юм бэ гэдэг төлөөг нь баталж өгөөд байгаль хамгаалах зардлынхын 50% барьцаалж үйл ажиллагааг явуулах ёстой. Бүр одоо хайгуул хийхгүй гэж үзэх юм бол одоо тухайн компанид нөхөх болгоомжийг олгосноор тусгай зөвшөөрөл өгчгүй болох бүрэн боломжтой. Орон нутгийн тусгай хэрэгцээнд буюу орон нутгийн хамгаалтанд авах бол тухайн сумын иргэдийн хурлын шийдвэр гаргаж иж одоо хамгаалтанд ордог. Яг энэ асуудал дээр сумын засаг дарга ямар байр суурьтай байх ёстой вэ? Сумын засаг даргын хувьд бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн одоо 2012 онд гэдэг нь 2013 онд байгаль хамгаалалт чиглэлээр ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг төлөвлөгөө хөтөлбөрийг баталж өгөх хэрэгтэй. Төлөвлөгөө хөтөлбөр нь батлагдаагүй тохиолдолд одоо хайгуул хийхгүй гэсэн үг шүү дээ.